Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх хүүхдүүдэд их дээд сургууль элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх шинэ алхам номыг Улсын хурлын гишүүн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Сангийн Бэм цогтын санаачлагаар жил бүр Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад гардуулж оюунд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Энэ жилийн тухайд Улсын хурлын гишүүн Бэм цогт тойргийн хол сумдад буюу Алтай, Уянч, Мөст, Манхан, Буян цумын Ерөнхий боловсролын сургуулийн болон Жаргалан цумын Ерөнхий боловсролын 8 сургуулийн 12 дугаар ангийн 900 орчим сурагчдад шинэ алхам 2018 номыг гардуулж байгаа юм а. Иймээс Улсын хурлын гишүүн Бэм цогтын Ховд аймаг дахь ажлын албанаас Жаргалан цумын 12 дугаар анги төгсөгчдийн уулзалт хийж шинэ алхам 2018 ном гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Шинэ алхам ном гардуулах ёслолд Улсын хурлын гишүүн Бэм цогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч Хан Төмөр, аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Пүрүхүү, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Номин Чимэг нарын албаны хүмүүс оролцож төгсөх ангийн сурагчдаа сурлагын амжилт хүсэн, эсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхийг хүсэн гэрүүлв. Энэ үеэр Улсын хурлын гишүүн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Бэм цогтоос Ерөнхий боловсролын сургуулиа төгсөгч эрхэм дүү нартай хандсан илгээлтийг Улсын хурлын гишүүн Бэм цогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч Ган Төмөр уншиж танилцуулсан бөгөөд залуу хооч үеийнхээс сурч боловсрох таатай нөхцөлийг хангаж бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаагийн нэгэн жишээ нь энэ юм а. За энэ шинэ алхам номны гол зорилго нь бол эсэлтээ мэрэгчлээ хэрхэн яаж зөв сонгох вэ гэсэн ийм ойлголт байж байгаа. За энэ ажлын байрны өрсөлдөөнд яаж өөрийгөө бэлдэх үү? Ард нь оюутан болох дээр яаж оюутанд яаж зөвлөмж өгөх үү? Тэгээ дэлхийн ертөнцид ер нь ямар хөө шинэ сонин мэдээллүүд байна? Гадаад ертөнцид гадаадад яаж суралцах боломжууд байгаа? Тэгээд төгсөлд нь бол эсэлтийн ерөнхий шалгалтын тестүүд байгаа. За энэ номыг бол жил болгоно төгсөгчдөөс эсэлтэнд орсон оюутнуудаас санаа зөвлөгөө авч за мөн энэ эсэлтийн чиглэлээр мэдээлэл судалгаа хийдэг судалгааны байгууллагуудаас зөвлөмж авч шинэ алхам номын төвийг бол хүүхд залуучдын оюуны хөгжлийг дэмжих шинэ алхам төв гэдэг бол байнга ингэж боловсруулж ингэж гаргаж байгаа юм аа. Тэгээ энэ ном нь зөвхөн 10 жилийн сургуулийн сурагчдад тус болоод байх биш, ард нь оюутан болсны дараа ч гэсэн шаардлагатай мэдээлэлүүд байгаа. Жишээлбэл оюутан болчоод оюутан хүн бие даалтаа хэрхэн яаж бичих вэ? Лекц семинараа яаж бичих вэ? Эссе яаж бичих вэ? Итгэж тайлбарлах чадвараа яаж сайжруулах вэ? Дотоодын тэтгэлэгт яаж хамрагдах вэ гэсэн ийм мэдээллүүдийг багтааснараа зөвхөн 12 жилийн сургуулийн түвшинд биш, ихтэй сургуульд элсэн суралцсны дараа ч гэсэн бас гарын авлага болохоор ийм онцлог ном байгаа. Энэхүү ном нь зөвхөн эсэлтийн ерөнхий шалгалтанд хэрэглэгдэх төдийгүй их дээд сургуульд элсэн орж оюутан болсны дараач ашиглах мэдлэг мэдээллээр ариун баялаг агуулга ач холбогдлын хувьд жилээс жилд улам баяжсан гэдгийг зохион байгуулагчид онцлоожулаа. Энэ хичээлийн жилд Ховд аймгаас 1500 орчим хүүхэд 12 дугаар ангид төгсөх бөгөөд энэхүү ном нь төгсөх ангийн сурагчдын эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэд үр дүнгээ өгч сурагчийн ширээнээс оюутны ширээ ажил амьдралын их талаад хүлт явахад нь чухал алхам болж байна хэмээн үзэж байна. За Ховд аймгийн хэмжээнд энэ жилдээ нийт 12 дугаар ангийг төгсөж байгаа төгсөгчд бол 1500 төгс төгсөж байгаа. Энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтын онцлог юу юм гэхээр Ховд аймаг болоод Эрдэнэт хот манай хоёр дээр ерөнхийдөө бол эсэлтийн ерөнхий шалгалтын дүнг газар дээр нь танилцуулахаар хар машинаар уншуулахаар ингэж төлөвлөгдөж туршилтын байдлаар хийгдэж байгаа. Тэгээ энэ үйл ажиллагааны хүрээнд бид нэлээд бэлтгэл ажлуудыг хийж явж байна. Өнөөдөр энэ шинэ алхам 2018 гэсэн энэ номыг төгсөгч хүүхдүүд маань Бямцогт Улсын хурлын гишүүн Бямцогт гишүүний зүгээс хүргээд 5 жил болж байгаа. Энэ номны гардуулж өгөх үр дүн нэлээд өндөр байгаа. Яагаад энийг өндөр байна гэж үзэж байна вэ гэхээр ядчил өнөөдөр та нар 54 эсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд 54 хоног үлдлээ. Энэ 54 хоногийн хугацаанд ийм хэмжээний хичээлийн даалгавруудтай түүнийгээ өөрөө тэр даалгавруудаа ажиллаа тесттэй бөглөөд үзэж хараад өөрөө хариугаа үзчихдэг. Дээр нь хүн яаж зорилгоо тодорхойлохыг, мэрэгчлээ сонгохдоо ямар хэлбэрээр сонгох ёстой, тухайн мэрэгчлээ сонгох явцад хүн өөрийнхөө ямар илүү онцлог талуудыг харах ёстой, зорьсон зорилгодоо хүн яаж хүрэх ёстой гэсэн ийм сайхан хүүхдүүдэд бас шинэ мэдээллийг өгсөн, эрчим хүчийг өгсөн ийм сайхан ном байж чаддаг. Өнөөдөр бас хүүхдийн оюутны зээлийн асуудлаар бас Улсын хурлын гишүүн Бямцогт гишүүний зүгээс ямар үйл ажиллагаатай, ямар бодлоготойгоор оролцож хэрхэн дэмжиж ажиллах чиглэлээ хүүхдүүдтэй бас хүргэсэн. Энэ жилийн шинэ алхам 2018 номыг гардуулж байгаа онцлог нь юу юм гэхээр яг хүүхдүүдтэй хүргэж, хүүхдүүдийнхээ төвшөнд тэднийгээ эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сэтгэл зүйн хувьд илүү нөлөөлж өгсөн ийм үйл ажиллагаа болж байгаагаа илүү онцлог байна. Энэ ном нь нэг ёсондоо төгсөх ангийн сурагчдад олон боломжуудыг олж харахад нь туслах хөтч нь болж байгаа юм а. Иймээс 2 сар гарангийн дараа эсэлтийн ерөнхий шалгалтаа өгч амьдрал
амьдралын гараагаа эхлэх гэж байгаа сурагчдын тухайд шинэ алхам номоо гардан авснаар тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн цаг үе болсон оновчтой оюуны хөрөнгө оруулалт болж өгч чадаж байгаад талархал илэрхийллээ. Энэхүү ном бол Улсын хурлын гишүүн Бямцогтын санаачлагаар зөвхөн Ховд аймгийн сурагч биднэрт энэ ном хүрдэг байгаа. Ингэснээр энэ номонд болохоор мэрэгжлийн чадварлаг хүмүүсийн заавар зөвлөмжийг бид энэ номоор дамжуулж авдаг. Тийм болохоор ихтэй сургуульд элсэн ороод бусад сурагчдаас нэг алхам урд явах боломжийг энэ номоор авж байгаа гэж бодож байгаа. Яа тэгэхээр энэ номонд маань онцлохоор ихтэй сургуульд ороод оюутан болоход хэрэгтэй заавар зөвлөмж мэдээллүүд болон мэрэгчлээ сонгох талаар тест зөвлөмжүүд бас байдаг. Дээрээс нь ихтэй сургуулийн бие даалт илтгэл тавих гэх мэт ийм төрхөө зүйлэг бол ингээд номоор ингээд дамжуулж бас ингээд өгдөг байгаа. Тэгэхээр ямар ч ихсэн энэ хүн ном бол оюутан хүний хувьд оюутан болоход хамгийн хэрэгтэй номыг одоо бид бүхэн авж байгаадаа баяртай байгаа. Ийм болохоор Ховд аймгийн сурагчид бид нэр ихтэй сургуульд ороод бусад сурагчдаас нэг алхам урд ямар ч манлайлагчид байна гэж бодож байгаа. Энэ тус сэтгэлтэй байна. Би Ховд их сургуулийн дэрэгдэг лицей сургуулийн 12-ийн би ангид суралцдаг. Сайн энэ номыг аваад дэлгээд үзэхэд бидний хэрэгтэй маш олон мэдээлэл байна. Тэгээд цаашдаа хүүхдүүдээ энэ номтойгоо сайн танилцж ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход тусдсан болно гэж бодож байна. Тэгээд нийт төгсөх ангид сурагч найзуудаа эсэлт ерөнхий шалгалтанд намжуулсан. Баярлалаа. Мөн энэ үеэр хүүхдийн журам дүргээ хариуцлагатай биелүүлэн, оюухан авяас бэлгээ хөгжүүлэн, сурлаг, урлаг, спортороо амжилт гарган, хүүхдийн оролцоо хөгжлийн үлсийг манлайлан суралцаж буй 14 сурагчдад Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шилдэг хүүхэд авяас медаль гардуулсан юм а.